Монголын орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргээс нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгч Оюунзул энэ сонгуулиар дахин даага нэгэх гэж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болгоцоо. Нийслэлийн Монгол Ардын намын хорооны бялуунаас хүртэж үндэсний цэцэрлэг түрээлэнгийн захирлаар томилогдсон 4 жил ажилласан тэрээр энэхүү албаа өгөөд удаагүй байна. Гэсэн ч өнгөрсөн 4 жил үнэхээр хангалтгүй ажиллаж байсныг нь дараагийн дарга ночмогцоо ам нээж шогшрохоллоо. Үндэсний цэцэрлэг түрээлэнгийн шинэхэн захирал нэмж ав. Хур хогоо голдоо овоолчихсан. Цооштой 4-0 нь зүгээр ямби амбаа. Явган болон дугуй зам нь битүү хагархай. Шороондоо дарагдсан хідэн талбай, навсаасан хідэн хуушуур шоологны байр, эзэнгүй зогсоолууд эн тэндгүй баас шээс, хувцрын хог химэн үндэсний цэцэрлэг түрээлэнгийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлов. Нэрээ сүүлийн жилүүдэд энэ газарт юу хийгдсэн юм бол гэж эргэцүүлмээр өдрөөс өдөрт өнгө зүс нь гундан доройтсон газар бол яа харахгүй үндэсний цэцэрлэг түрээлэн. Уг нь эмэгтэй хүн альваад их няхуур байж ийм ахуйн зүйлсийг сэт хийдэл өөдөн татчихдаг бол Оюунзулаас ийм сэтгэл чадвар гарсангүй. Үндэсний цэцэрлэг түрээлэнгийн иргэдэд харагдах хэсэг битгий хэл тэнд ажиллаж буй ажилчдын офисын орчинч хэдвэр зуунд амьдраад байгаа юм бэ гэж төөрөлт мөргөнэ. Тухайлбал офисын байрны шалан цөмөрчихсөн, халаалтгүй, дотроосоо халдаг 2 зуухны нэг нь эвдэрчихсэн, зөөврийн устай. Хідэн усны машиныхан талан шахуу эвдэрхий. Нэг хогийн машин авчих сэтгэлгүй хөөцөлтөлгөөгүй. Автомат усжуулалт цахилгаанаад шийдчихээгүй ийм л дүр зурагтай байна. Эрхэлсэн ажилдаа эзний осоор хандаж өөдөн татаад явчих чадахгүй хүн. Нийслэлийн иргэдийг төлөөлөн тэдний дуу хоолой олж ажиллах нь юу л бол. Оюунзул ажлаа хүлээлгэн өгснөөхөө дараа үндэсний цэцэрлэг түрээлэнгийн стратеги төлөвлөгөө ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж батлууллаа гэж өөрийнхөө захим хуудаснаа бичсэн байна лээ. 4 жилийн хугацаанд 2 баримт бичиг боловсруулалтсан хүнээс бид юу ч хүлээх вэ? Дээрээс нь хэд хэдэн мод буцууг тарснаас ширхэгчлэн тоолсон байна. Уучлаарай Оюунзул төлөөлөгч. Үндэсний цэцэрлэг түрээлэнд иргэд аж ахуй нэгжүүд сайн дураараа өөрсдөө суулгацаа авч очиж тарьж үндэсний цэцэрлэг түрээлэнд арчилгааныхын зардлыг төлдөг болоод баггүй хугацааг өдөж байна. Нэг ёсондоо ногоон байгаль тайртай хэн бүхний хөдөлмөр тэнд байдаг. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд үндэсний цэцэрлэг түрээлэнд нийслэлийн төсвөөс 5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн гэх. Гэхдээ шинээр хийгдсэн бүтээн байгуулалт гэхээр зүйл хэдэн шавар баримлаас өөр харагдсангүй. Жил бүр нийслэлийн төсвөөс сулгаадагч эргээд оруулсан орлогогүй ийм газар өдөр ирэх тусам гундан доройтсоор. Эртний үзмэр мэд төмөр богоончиг нойлуудынхан салхин дагуур явхад ухаан алдаад унчмаар бохир заваа. Түүнийгээ тордож сайжруулах сэтгэлгүй байж Оюунзул гэх хүүхэн дараагийн албан тушаал хуваалцах билуугаа хүлээн сайнны дүрд тоглож сууна.